За бүгдээрээ сайн байцгаана уу? Галзуу кино суугтаа тавтай морилцгоо. Энэ удаад бидний онцолж байгаа галзуу киноны тайлбар бол 2023 онд гарсан Twisted Metal. Тэхийн үед Sony дээр Twisted Metal гэдэг нэг галзуу тоглоом байдаг байлаа. Тэр тоглоомоос сэдвэлсэн кино юм шиг байна. За тэгээд энэ киног хэдүүлээ сонирхоод үзье. Тэгээд энэ галзуу киног ярих боломж олгосон галзуу кино сувгийн галзуу хамтрагч Quest Lab-ийн хамт олондоо баярлалаа. За тэгээд олон даван үггүй дардгуудад арцсан бол кино тайлбартаа хэдүүлээ орцгоё. Жилийн өмнө дэлхий дээр томоохон сүрэл болж интернет бүхэлдээ тасарчээ. Цахилгаан станцууд ажиллахаа болж бидний мэдих амьдралын хэв маяг бүхэлдээ үгүй болсон байна. Томоохон хотын удирдлагууд ард иргэдэд хамгаалахын тулд хотоо тойруулан томоохон хан хэрэм босгож, гэмт хэрэг үйлцэх хүмүүсийг өчиггүй хэрэмний гадагш цөлдөг болжээ. Харин хэрэмний гадна талд ямар ч хууль дүрм үйлчилдэггүй. Гэвч хотын гадна хаягдсан хүмүүсийн дунд нэг шин төрлийн ажил бий болсон нь хот хооронд карго ачаа зөөх ажил байлаа. Энэ ажлыг хийдэг эрэлхэг зөрөгтэй тээвэрлэгчдийг сүү түгээгчид гэж нэрлэдэг болж. Сүү түгээгчид өөрсдийн хүлээж авсан ачааг дараагийн хот руу хүргэхийн тулд амнасаа эрсдэлд оруулан байж хурдлан давигддаг бол тэднийг замаас нь барьж авч үнэтэй ачааг нь дээрэмдэх гэсэн хүмүүс тэднээс бүрч олон байлаа. Жон Доу бол тэдгээр сүү түгээгчдийн нэг. Чадварлаг жолооч Жон дааж авсан ачаагаа эзэнт нь хүргэж өгөхийн тулд амарсан тулаанд үргэлж ордогч тухай бүрд эзэн минь гарч чаддаг байлаа. Нэг удаа Жон ээлжид ам үрсэн түгэлтэй амжилттай хийгээд төлбөрт нь бензин сум болоод хүн саваад байж байтал тэрэнд шинэ Франциско хотоос ачаа тээвэрлэх захиалга иржээ. Чухал ажлын санал авсан Жонч шинэ Сан Франциско хот руу яаравчлан давхина. Тэрний зам дэлдэв саад бэрхшээл мундахгүй. Тэрнийг нэгэн гүүрэн давар гарч явах үед нэг нөхөр машин дээрээс нь үсэрч буугаад машиныг нь булаах гэж оролдоно. Гэвч Жон энэ мэд халдлагад бүрэн дассан. Жон тэр нөхрөөс амжилттай ангижраад далайн эрэг дээр ирэхэд хэдэн далайн хав тааралдлаа. Амттай хоолтой залгсан Жон бушуухан шиг нэгийг агнж амттай оройн хоол хийж иднэ. Энэхүү аялан явахдаа Жон орой бүр баг байхдаа авахулсан гэр бүлийн зураг гаргаж харддаг байлаа. Учир нь тэр маш их ганцаарддаг. Энэхүү хэд хоног явсны эцэст Жон шинэ Сан Франциско хотын хэрмийн гадаа иржээ. Тэнд орон гэргүй ядуу зүдүү хүмүүс үе болноороо хөлхөлдөж байдаг. Жоныг чигээр явсаар хотын гол хаалган дээр ирэх үед хотын захирагч Жонтой биежлэн уулзах хүсэлтэй байгаа талаар хотын хамгаалтын албаны дарга Жонд хэлдэг. Жонч энэ саналыг баяртай хүлээж авна. Тэрээр усанд орж цэвэрхэн хувцс өмсөд хотын захирагч Рейвентэй уулзлаа. Рейвен Жонд шинэ Чикаго хотоос чухал буруу авчрах даалгавар өгчээ. Шинэ Чикаго хот руу явах зам маш аюултай боловч хэрвээ Жон энэ даалгаврыг амжилттай биелүүлэх юм бол тэрэнд шинэ Сан Франциско хотын иргэн болох эрхийг санал болгосон байна. Энэ санал Жонд ихэд таалагддаг. Учир нь шинэ Сан Франциско бол Америкийн хотууд дундаас хамгийн найдвартай хан хэрэмтэй хамгийн том хотуудын нэг байлаа. Энэ хотын дотор амьдарч байгаа хүмүүс ер бусын амар амгалан юу ч болоогүй юм шиг жаргалтай амьдарч байгааг Жон харж. Хэрвээ дахин энэ хотын иргэн болох юм бол баг багтай эцэг эхтэйгээ хамт амьдарч байсан тэр байшинтай очно гэж бодсон Жоны сэтгэл хөдөлж шууд л ажлын саналыг хүлээж авдаг. Ингээд Жоныг хотоос хөдлөх болоход Рейвен Жонд цаг өгөөд ачааг 10 хоногийн дотор шинэ Сан Францискод авчрах ёстой гэдгийг сануулна. Хэрв Жон энэ хугацаанаас 1 секунд ч болов хоцрох юм бол төлбөр төлөхгүй гэдгийг Рейвен хатуу анхааруулдаг. Ингээд Жон бушуухан шиг замдаа гарлаа. Энэ үеэр шинэ Лас Вегас хотоос холгүйхэн ах トゥ хоёр машин хулгайлаад цагдаа нараас амарсан зогтож байлаа. Тэд хойноос нь хөөжүүлсэн цагдаа нараас зогтох гэж байдгаараа л хичээж байсан ч эцэст нь баригдчихна. Тэднийг барьж авсан мөрдөгч Стоун тэдэнд ах トゥ хоёрыг хоёуланг нь алаад яах вэ? Ядаж нэг чинь амьд үлдээсэ гэж хүсэж байна гэж хэлнэ. Тэгээд тэднийг өөрсдөө сонгоод аль нэгийг алах юм бол үлдсэнийг нь амьд үлдээе гэсэн саналыг тавьдаг. Ингээд ах トゥ хоёр хамтдаа үхэхээр шийдсэн ч эцсийн мөчөд ах нь бууг аваад өөрийгөө буудаж орхидог. Цагдаа нар хэлсэн ёсоор дүүг нь амьд үлдээхээр болно. Гэхдээ тэд явхаас өмнө дүүгийнх нь гарн дээр тамга дардаг. Ингэснээр тэр тамгыг харсан хүн бүр тэрнийг гэмт хэрэгтэн гэдгийг мэдэх ёстой байлаа. Бүсгүйг Quiet гэдэг. Энэ үеэр Жон эртний танил дээр очиод шинэ Чикаго хот руу явах газрын зургийг аваад яаран замдаа гарч байдаг. Жоныг шинэ Лас Вегас хотыг дайран гараад цааш явах замд Quiet замыг нь хаан зогслоо.
Quiet John-д буу тулгаж машиныг нь булаах гэж оролдсон ч яг энэ үеэр тэдэн лүү тонголсон мөхөөлцсний машин унсан солиотой алиалагч дайран ирдэг. Амьд үлдээ гэвэл хамтрахаас аргагүй гэдгийг ойлгосон манай хоёр ч хоорондоо тэмцэлдэхэ болоод хамтдаа алиалагчаас зугтаж эхэлцгээв. Sweet Tooth гэгч тэрхүү алиалагчаас зугтах замда John машиндаа суйрлуулсан буугаараа буудсаар байсан боловч алиалагчийг зогсоож чадсангүй. Эцэст нь тэд жолоодлогоо алдаж нэгэн орхигдсон казино руу дайран ордог. Johnny машин эвдэрсэн учраас тэд цааш явах боломжгүй боллоо. John машинаас ах гэж байдгаараа хичээсэн ч солиотой алиалагч тэдэн дээр хүрээд ирнэ. Quiet Johnny хаяад зугтаж одсон бол John арга буюу солиотой алиалагчтай тулдах болдог. Гэвч John алиалагчид нэвширтлээ задуулж бараг алуулах төхнө. Гэтэл казино доторх автомат тоглоомноос хуучны нэгэн дуу ихшгэлж эхэллээ. Энэ дуу солиотой алиалагчийн дуртай дуу байсан бол John ч тэр дууг сайн мэддэг байна. Ингээд John өөртөө адилхан дуу сонирхдаг болохыг нь анзаарсан алиалагч John-д амьд үлдэх боломж олгохоор шийдлээ. Энэ үеэр Лас Вегас хотын захад хамгаалтын албанд ажилладаг байсан Майк Стью хоёр каннибалуудад баригдсан байлаа. Тэд барьж авсан хүмүүсээ алж махаар нь хоол хийдэг байж. Ингээд тэр хоёр хувь тавилантайгаа эвлэрээд байж байтал мөрдөгч Стоун болон тэрний залуус тэнд дайран орж ирээд тэнд байсан каннибалуудыг бүгдийг нь толгой дараалан буудаж хөнөөдөг. Тэгээд Стоун Майк Стью хоёрыг багтаа нэгтгэхийг хүрлээ. Тэдний багийн гол зорилго нь тэр бүс нутагт хууль дүрмийг тогтоох явдал. Тэгээд тэд Майк Стью хоёрыг багтаа элсүүлэх зан үйлийг хийхээр болтгоо. Гэтэл тэдний багт элсхийн тулд Майк Стью хоёр цэргийн баазаас хүнс хулгайлсан хоёр хүнийг устгаж тэдний үйл хэрэгт үнэнч зүтгэхээ батлах ёстой болжээ. Майк ч дурантай буугараа эхний хүнийг шууд буудаж устгалаа. Харин амьдрахын төлөө хоол хүнс хулгайлсан хүмүүсийг шууд алах нь арай л харгас санагдсан учраас Стью зариуд алдаж буудна. Байдал буруугаар эргэж болцсохгүй байгааг ойлгосон Майк яран өөр нэг хүнийг буудаж алснаар тэр хоёр Стоун мөрдөгчийн багийн гишүүн болох эрхтэй болцгооно. Солиотой алиалагч John-д өөрийнхөө ганцаарчилсан тоглолтыг үзүүлэхээр амьд үлдээсэн байж. Тэгээд тэр John-ыг дагуулж өөр нэг өрөөнд орж ирэхэд Quiet тэнд нэг аврах том аквариумд хоригдчихсан байлаа. Тэрээр Quiet-ыг үлсэж өгтөл нь тэнд байлгаж яаж тарчилж өгөхийг нь харах төлөвлөгөөтэй байгаагаа тэрэнд хэлнэ. Хамгийн сүүл дээшээ зөвшөөрөлгүй нэвтэрсэн нөхрийг яг ингэж алсан гэдгээч тэр John-д тайлбарладаг. Гэвч Quiet-ийн халаасанд машиныхын түлхүүр байгааг харсан John алиалагчийг ятгах хамтдаа ганцаарчилсан тоглолтыг үзүүл илүү сонирхолтой шүү дээ гэж хэлдэг. Алиалагч John энэ саналыг хүлээж авлаа. Quiet-ийг суллах үеэр John алиалагчаас тоглолтыг нь үзсний дараа юу болохыг асуухад тэр хэрвээ тоглолтын дараа амьд үлдвэл би та хоёрыг суллж явуулна гэж хариулдаг. Ингээд John Quiet хоёр зэрэгцэж суугаад алиалагчийн ганц хүний мюзикл тоглолтыг төвчээртэйгээр үзэж дуусгана. Тоглолтын дараа алиалагч тэднээс сэтгэгдлийг нь асуухад тоглолтын туршид зүүрмөглөж суусан John тун сайхан тоглолт боллоо гэж хэлээд алиалагчийн уурыг хүргэж алуулах төхнө. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Quiet алиалагчийн тоглолт авах юмгүй байсныг хэлж сайн нойрны юм байлаа гэж дүгнэдэг. Ийм шудраг шүүмжлэл алиалагчид таалагдж байгааг анзаарсан John ч үзүүлбэр нь уйтгартай байсныг хэлээд тэд хамтдаа алиалагчид хэрхэн үзүүлбэрээ сайжруулж болох талаар үнэтэй зөвлөгөө өгцгөнө. Тэдний энэ шудраг байдал алиалагчид таалагдсан учраас алиалагч манай хоёрыг суллаад явуулдаг. Цааш тавхан явсаар манай хоёр газрын зураг дээр байхгүй нэг хяналтын цэгт тулж ирцгэнэ. Тэнд зогсож байсан хамгаалагчдын нэг нь ахыг нь амиа хорлоход тэнд байсан цагдаа нарын нэг болохыг Quiet анзаарлаа. Өөрө барьж дийлээгүй Quiet бууга гаргаад Shepard гэгч тэр ирлүү дайрсан ч Майк хажуунаас нь гарч ирээд цахилгаан борохоогоор цохиж манай хоёрыг ухаан алдуулаад барьж авдаг. Цагдаа нар тэднийг галт тэрэгний ачаа бараа буулгах орхигдсон төв дээр хаваачиж байцаахаар хүлээлгэж байлаа. Энэ зур тэд Johnny машиныг нэгжиж угаад газрын зургийг нь олж авдаг. Johnny газрын зургтаа явж байсан гэдгийг мэдсэн мөрдөгч Stone тэдэн дээр ирээд тэр газрын зургийг хаанаас авсныг асуухад John ч газраас олсон гэж мэлзээд хэрвээ хүсвэл та авч болно штэ гэж хэлдэг. Гэвч Stone тэр газрын зургийг зурсан хүнийг барьж авахыг хүсэж байлаа. Учир нь Stone тэр хавьд хяналтын цэгүүдийг байгуулах ажлыг сүүлийн 10 гаруй жил хийсэн ч тэр газрын зурагт тэдгээр хяналтын цэгүүдийг нэг бүрчлэн хэрхэн тойрч гарах замыг нэгэнгүй заасан байдаг. Тиймээс энэ газрын зургийг зурсан хүнийг ямар ч үнээр хамаагүй олж авахыг хүсэж байлаа. Аимшиг адал явдал гэх мэт ямар нэг зохиолоор найз нөхөд хамт олноороо оргож зүгтэх даалгавар биелүүлж
Хурц ухаан, авхаал самбаа шаардсан нөхцөл. Галзуу мэдрэмжийг авахыг хүсвэл Quest Lab-ыг зориорой. Quest Lab. Ингээд Stone залуустаа тушаал өгөхөд тэд Джоныг байцааж найзынх нь нэрийг хэлүүлэх гэж зодож тамалж эхэлдэг. Бараг цаг гарan зодуулсан ч Джон найзыгаа илчилж өгсөнгүй. Тиймээс тэд Джон Квайт хоёрыг хууль сахиулахад хамтран ажиллахаас зайлс хийсэн хэрэгээр буруутгаж улаан зурвас руу илгээнэ. Гэтэл улаан зурвас гэдэг нь асар өндөр хадан цохины ирмэг байж. Өөрөөр хэлбэл тэднийг хавцлаас түлхэж цаазлах ялыг оноосон байлаа. Харин тэдний аз болоход тэднийг цаазлах үүрэг Стюд оногджээ. Хуулийн дагуу тэд өөрсдөө хадан цохиноос үсрэх ёстой. Татгалцсан тохиолдолд тэднийг толгойр нь буудах ёстой байлаа. Гэвч зөөлөн сэтгэлтэй Стю тэднийг буудаж чадсангүй. Тэгэд Стю тэднийг хаднаас үсэрсэн гэж илтгэхэд зугтаалах харуулна. Гэвч Стю Джон хоёрыг Джонny машины түлхүүрийг хайхцуур Quaid Shepard-ыг олж устгахаар явчихсан байлаа. Тэгэд Quaid Shepard-ыг олоод гиндүүлэн тарьж тархийг нь хаг зохино. Энэ үеэр коридороор явж байсан Майк газраас Джон Квайт хоёрыг авалсан байсан Хомучикийг олж Стю гэмт хэрэгтнүүдийг оргуулжээ гэсэн мэдээг бусдад дамжуулдаг. Ингээд барилга даяар аюулын дохио дуурахтаа зэрэгцээд Джон Квайт хоёр машин руугаа ирж арай хийн зовгдож амжина. Харамсалтай нь Стю тэдэнтэй хамт зовгдож чадсангүй шархтаж ард үлддэг. Ингээд үлдэж хоцорсон Стюг багийнх нь баривчилж их орноосоо урвсан хэрэгээр ял толгоно. Иргэчлөөтэй болсон Джон Квайт хоёр шөндлөөр хурдлан давхиж байх зур нэг том машиныг чимээх сонслоо. Джон ч дайснуудын анхаарлыг татхаас болгоомжуулж их гэрлээ унтраагаад хурдаас сааруулдаг. Гэвч тэдний ардаас гэнтхэн асар хүчтэй гэрэл тусгаад Джон Квайт хоёр хэд хэдэн том ачааны машинд бүслэгдсэн болохоо ойлгоцгоно. Гарах гарцгүй болсон Джон Квайт хоёрын урд талын ачааны машин бүхээгтэй чиргүүлэхээ арын хаалгыг нээхэд ард нь явсан машин тэдний машиныг түлж бүхээгтэй чиргүүл рүү оруулдаг. Энэ үеэр Ватс гэгч нэг эмэгтэй тэдэн дээр ирээд тэднийг хохирох бодлого байгаагаа хэлж манай хоёрыг дагуулж хажуугийн машины чиргүүл рүү дамжин орцгоолоо. Гэтэл тэнд нь хэсэг бүлэг хүмүүс төвхөнсөн байгаа харагдана. Ватс тэднийг бүлгийн хинтэйгээ танилцуулаад эцэст нь бүлгийн удирдагч болох нэгэн настай эмэгтэйтэй уулзалдаг. Эмээ хочид тэр эмэгтэй маш хүнд өвчтэй байж. Тиймээс тэрээр Джоныг өөрт нь амин чухал хэрэгтэй байгаа эмийг авчирж өгөхийг хүслээ. Джоныг сүү түгээгч учраас энэ даалгаврыг амжилттай биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээ зогсохгүй. Хэрв хүссэн эмийг нь авчирж өгөх юм бол төлбөрт нь хангалттай сумтай буу өгөх болно гэдгээ хэлнэ. Ингээд ямар ч аргагүй болсон Джон даалгаврыг хүлээн аваад эмээгийн өгсөн хаягаар явсаар нэг байшингийн гадаа ирлээ. Тэднийг Амбер гэгч нэг эмэгтэй найрсгаар угтан авч аяг цайгаар тайлдаг. Гэвч тэр цаг уусан даруйдаа Джон Квайт хоёрын дотор мухаарч ямар ч тэнхэлгүй болон газар тунцгаалаа. Амбер ч тэднийг хэсэг хугацаанд хөдөлж чадхааргүй болсон гэдгийг нь тайлбарлаад ямар зоригтойгоор ирснийг нь шалгаан байцааж эхэлдэг. Ингээд тэд байцаагдж байхдаа Амбер эмийн ургамлуудаа хүний цогцсоор борддог болохыг олж мэддэг. Хэрвээ байдал буруугаар эргэвэл өөрсдөө дараагийн бордоо болно гэдгээч ухаарцгаалаа. Гэвч аз болоход тэдний биед Ватсын бичсэн загтал байлаа. Амбер ч загтлыг уншаад тайвшраад тэдэнд өөр нэг ургамал зажлуулж удахгүй би чинь хэвэн болно гэж хэлнэ. Амбер тэднийг алах шахсандаа уучлал гуйж тэднийг ариун хүмүүс гих шашны бүлгэллийн гишүүд гэж бодсон тухайга тайлбарладаг. Ингээд Амбер эмийн ургамал бүхий цэцгийн баглаг тэдэнд өгч Ватсын машины цуваа руу буцааж явуулдаг. Манай хоёр буцах замдаа ариун хүмүүс гихч бүлгэллийнхэнтэй таарсан ч амжилттай зогтож явсаар Ватсын цуваан дээр хурж ирнэ. Ватс ч тэдний авчирсан ургамлаар цай буцалгаж эмээдээ өглөө. Гэтэл тэр ургамал нь үнэн хэрэгтээ эмийн ургамал биш. Харин эмээг зовлонгүй өхүүлэх зорилготой хор байж. Ингээд эмээч ач охин Ватсынхаа найруулж өгсөн цайг уугаад цувааг удирдах эрхийг Ватст дамжуулж өгөөд нас бардаг. Тэгэд Ватс болон тэрний бүлгийнхэн эмээтэй салах ёс хийснийхээ дараа эмээгийн гэрээсэлнийхэн дагуу задгаа дээвэртэй машинд оршуулж их зам дээр дэлбэлэн үлдээжээ. Ингээд эмээг сүүлчийн замд нь үдсэн бүлгийнхэн томоохон үдшилэг зохион байгуулахад Ватс Амбертай холбогдож том тус хүргэсэнд нь талархлаа илэрхийлнэ. Ватсын бүлгэллийнхнээс буу авч машина тонголсон Джон Квайт хоёрч маргааш нь эртлэн замдаа гарна. Квайт Амберийн цэцэрлэгт хүрээлэнгээс нэг ургамлыг хулгайлж нуусан байснаа Джонд хэлэлгүй машин дотор нь нуужээ. Тэд энхүү давхиж явах замдаа замын хажууд онхолцсон нэг машинтай таарлаа. Тэд машинаас тончхмор зүйл байгаа эсхийг үзэхээр зогсож машиныг нэгжиж эхэлнэ. Нэгжиж байхдаа Квайт хоёр шил шар ариг олж Джоныг дайлахад Джонч дуртай явуудаг. Гэвч шар аригийг ууж дуусгах үедээ Джон Квайт өөрийг нь хордуулсан болохыг ухаардаг.
Жоныг ухаан алдахад Quiet тэрнийг үлдээгээд мөрдөгч Stowe-ыг олохоор цааш явлаа. Учир нь Stowe-ыг алж ахийнхаа өшөөг авахаас нааш сэтгэл нь амрахгүй гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Нөгөө тэгвэр Stowe-ыг тэндээс холгүйхэн орших Topeka хот руу явсан гэдгийг Quiet олж мэдсэн байж. Энэ үеэр Лас Вегасаас хөдөлсөн солиотой алиалагч Sweet Tooth цагдаагийн пост дээр ирж байлаа. Тэр постн дээр байсан цагдааг дэлбэлж орхиод цааш цагдаагийн төв барилуу хөдлөнө. Харин Quiet сэмхэн явсаар Topeka хотын хорилцох цагдаагийн өөр нэгэн постн дээр зогсож байсан цагдаагийн машинд орж суулаа. Ингээд цагдаагийн шалганыг нэвтэрсэн даруйда тэднийг зүйл дуусгаад машиныг нь унаад цааш явдаг. Тэрээр цааш явсаар мөрдөгч Stowe-ны хөшөө бүхий цагдаа нарын төв байранд хурж ирлээ. Гэвч эндээс цааш явахын өмнөхөн Quiet илчлэгдэж цагдаа нарт баригдахаа шахан арай ихэн зогдож чадна. John Quiet хоёрыг зугтаалгаад өөрөө баригдсан Stowe цагдаа нар урвагч гэж тодорхойлж цаазаар авах ял оноосон байлаа. Ингээд Stowe болон бусад цаазын ял сонссон гэмт хэрэгтнүүдийг хадан цохиолоо илгээхийн өмнөхөн солиотой алиалагч хаалгыг нь цөм зохиж орж ирээд тэнд байсан бүх цагдаа нарыг хядаж орхино. Харин Жоныг ухаан орох үед нэг солиотой хөгшин тэрнийг барьж хувцсыг нь тайлж авах гэж байлаа. Явуулын тэр хөгшин Жоныг үгсэн гэж бодсон байж. Тиймээс ч Жоныг гэнэт сэргэх үед тэр хөгшин сандарсандаа хутга барьж Жон руу дайрсан боловч Жонтой ноцолдох зураа гар нь хальтарч өөрийнхөө нүд рүү хутгалж орхино. Ингээд машин дээрээ ирэх үед John Quiet-ийн салхины шил арчигч дээр нь хавчуулж үлдээсэн загтлыг олж уншаад ахийнхаа өшөөг авахар холгүйхэн орших Topeka хот руу явсан болохыг нь ойлгодог. Харин цагдаа нарын байр руу дайран орж бүгдийг нь хядсан Sweet Tooth цаазын ял сонссон байсан гэмт хэрэгтнүүдийг дагалдагчаа болгож өөрийн гисэн бүлэгтэй болсон байна. Stowe тэдэнтэй нэгдэлгүй ганцаараа зогтож явсан боловч өөр нэг цагдаатай таарч алуулах шахна. Гэвч Stowe-гийн аз болоход солиотой алиалагч тэнд дамжиж ирээд нөгөө цагдааг балиусаараа цавчиж орхиод Stowe-г чөлөөлнө. Ингээд Stowe тэр хоёр сайн найзууд болцгоно. Солиотой алиалагчтай найзуулсан Stowe цааш явахдаа хураасан барааны ард нуугдж байгаа Mike-тай таарлаа. Хэдийгээр Mike Stowe өмнө нь барьж өгсөн боловч Stowe энэ удаад найзыгаа барьж өгсөнгүй. Ингээд цааш явах газаргүй болсон Stowe солиотой алиалагчийг дагахаар болж тэнд байсан бүх гэмт хэрэгтнүүд тэрнийг толгойлогчоо болгон өргөмжлөөд цааш хамт явцгаана. Энэ үеэр Topeka хотод байсан мөрдөгч Stowe нэг эмэгтэй өөрийг нь мөшгөж тэнд очисон тухай мэдээг хүлээн авдаг. Тиймээс тэрээр Quiet-ийн сууж байсан цагдаагийн машины холбоогоор Quiet-тай холбогдож хотын захад байх зэлүүд газарт халз тулалдахыг санал болгодог. Quiet ч халз тулааны урилгыг хүлээн авч шууд тийшээ явлаа. Гэвч тэрнийг явах замд нь Stowe гиндүүлэн дайрч хүнд байдалд оруулдаг. Stowe өөрийн тонголсон машинаар Quiet-ийн машиныг мөргөж тэнцвэр алдуулад машиндаа суйрлуулсан пуужингаар харавсан ч Quiet самбаачлан болдож чаддаг. Гэвч машин нь тэнцвэр алдаж хажуугаараа унаж орхино. Quiet-ыг машинаас арай их мөлхөж гарахад Stowe машиндаа суйрлуулсан автомат уугаар шүршин тэрнийг зүйл дуусгахаар улайр нь дайрлаа. За, энд хүрээд энэхүү галзуу киноны тайлбарыг дуусгая. Үргэлжлэлийг нь өштэй өөр нэг галзуу киноны дараа оруулна. Окей? Киноны тайлбар таалагдсан гэж найдаа. Энэхүү галзуу киног та нарт ярих боломж олгосон Quizlab-ийн хамт олондоо баярлалаа. Манайхан хамт олон найз нөхдөөрөө галзуу мэдрэмжийг боддоор мэдрэмээр байвал Quizlab-ыг зориорой. Description хэсгээс Facebook, Instagram-аар нөрөөд судлаад үзээрэй. За тэгээ галзуу кино сувагтаа хамт байдаг та нартай баярлалаа. Хэдүүлээ дараагийн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.